Банчин товсон чойж жансан гэгэнтэн бэр ламын чодорх одоо номондоо өөр ямхтыгаа инкрилэн барих нь гутам шиг бүгдийн үүд юм их болсон бусдыг инкрилэн барих нь эрдэн бүгдийн суур юм тийм учраас өөр бусдыг солихын югүзэр үүнд үүнийг анхааран авалгын шин болгон үйлдэхэд ажиллан хайрлаач хэмээн одоо айлдсан байдаг. Тэгэхээр бид нар бол тэргүүшгүй цагаас өдийг хүртэл бол зөвхөн өөрийгөө л одоо чухалчилж өөрийгөө л одоо хамгийн одоо гол болгон одоо байж ингэж одоо явж ирсэн болохоос биш бусад амьтныг бол чухалчилж бусдыг одоо өөрөөсөө илүү одоо үзэх одоо тийм сэтгэлийг бол төрүүлж одоо байгаагүй юм аа. Тийм учраас бол түүний одоо уршгаар өдий болтол бид нар бол орчлонгийн одоо зовлонд одоо нэрвэгдсэн одоо хэвээрээ ийм одоо байж байна. За тэгэхээр энэ хоёр сэтгэлийг бол одоо солих хэрэгтэй юм. Зөвхөн өөрийгөө одоо инкрилэн барьдаг, өөрийгөө чухалчилдаг энэ одоо сэтгэлийн оронд бусдыг одоо хайрладаг, бусдыг одоо өөрөөсөө илүү чухалчилдаг тийм сэтгэлийг төрүүлээд бусдыг одоо зөнд нь одоо хаях тэр сэтгэлийн оронд бол өөрийгөө одоо зөнд нь орхих ийм одоо сэтгэлээр энэ хоёрыг одоо ингээд байрын сольж одоо чадах юм бол бид нар одоо бурхны хотод одоо хүрэх ийм одоо боломжтой юм. Тийм учраас энэхүү ном дотор бол өөрийгөө одоо инкрилэн барина гэдэг бол энэ орчлонгийн одоо муу бүгдийн бол одоо гол одоо уг шалтгаан юм байна. Их болсон одоо хамаг амьтныг одоо хайрлж энерж инкрилэн барьж тэдгэрийг одоо чухалчлах юм бол одоо бурхан болох тэргүүтээ эрдэн бүгдийн одоо суур юм байна. За тийм учраас өөрийгөө одоо инкрилэн барих болон бусдыг одоо инкрилэн барих энэ хоёр үзлийг бол хооронд нь одоо солих тийм одоо юу үзрийг бол анхааран авалгын гол болгон одоо үйлдээрээ гэж ингэж одоо айлдсан ийм одоо юм. За тийм учраас бид нар бол үргэлжид өөрийгөө одоо хамгийн одоо чухал гэж үзээд хамаг их болсон одоо хамаг амьтныг бол одоо чухалд одоо үздэггүй энэ одоо байдлыг бол одоо солих нь сольж энэ одоо сэтгэлийг л одоо өөрчлөх хэрэгтэй юм а гэж ингэж одоо айлдсан. За тэгэхээр 10 зүгийн одоо бурхан бүгд ч гэсэн ийхүү одоо байдлаар бол бодийн сэтгэлийг үүсгээд бусдын тусыг одоо бодоод тэгээд төгсгийгээс бурханы хотод одоо хүрсэн юм аа.